Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань шинэ нэгэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор Optimal Max компани гүйцэтгэх захирал сэтгэл судлаач Гамбатын Мандухай оролцож байна. За тэгээ Happy Workplace төсөл маань саяхан Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн байдлын судалгааг эрхлэн гаргаж олонний хүртэл олгосон байгаа. За энэ өдрийн минь зочноор ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд өнөөдөр бид нэр энэ тайланд юу багтав, энэ тайлан хийх болсон шалтгааны талаар Монголын үр дүнгууд ямар байгаа талаар ярилцахаар бэлдсэн байгаа. За ажилтнуудын тэр дундаа Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн байдлыг яагаад судлах болов? Энэ талаас эхлэе тий. Тийм, яагаад судлах болсон гэхээр хамгийн нэгдүгээр шалтгаан нь яг энэ чиглэлийн судалгаа Монголд огт хийгдэж байгаагүй. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө ажлын байран дээр сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал нэлээд түгээмэл байгаа гэдгийг олон улсад нэлээд яригдах болсон. Энэ талаар одоо юу гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 оныг энэ асуудалтай холбоотойгоор ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн жил болгож тунхагласан байгаа. Тэгэхээр энэ юу гэлтэж чинь гэхээр ер нь дэлхийд дахна ийм асуудал түгээмэл байгаа гэдгийг илтгээд ингээд томоохон одоо эрүүл мэндийн байгууллагууд анхаарал эхэлчихсэн байна. Гэтэл Монголд яг энэ рүү анхаарч байгаа одоо юу гэдгийг институт гэх юм уу те маш ховор байна. Ер нь анхаарал хандуулах байдал одоо улс оронд баяр сул байна. Тэгэхээр өмнө нь ийм чиглэлийн судалгаа хийгдэж байгаагүй учраас дээрэс нь дэлхийд дахна үүсэж байгаа асуудал Монголд ч гэсэн байгаа гэдгийг бид нар мэдж байгаа учраас зүгээр яриад одоо өнгөрөх гэхээсээ илүү яг судалгаатай нотлогоотой ер нь Монголд ажлын байран дээр хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд яаж хөндөгдөж байгаа юм, ямар асуудлуудтай тулгарч байгаа вэ гэдгийг нийгэмд ил болгож илүү бодиттой судалгаанд тулгуурлаж ил болгож тавья гэж зорьсон байгаа. Тэгээд ер нь бас судлаач нар оюутнуудад ч гэсэн ер нь бол айгу чухал их сурвалж гарсан гэж ойлгож байна тий. Яг энэ талаар ингээд судлаа. Монголд ямар байна гэд хайгаад үзэхээр бас тодорхой их сурвалжууд байдаггүй шүү дээ тий. Яг зөв судлаачдад бас ер нь цаашдын судалгааны сэдвэд хэлэхэд нь аюу хэрэг болох бах. Дээрэс нь байгууллагуудад ер нь одоо манай ажилтнуудын дунд ямар сэтгэл зүйн асуудлууд байж болзошгүй вэ гэдэг чиглэл болж өгнө. Тэгээд тэр асуудлуудыг олж хараад байгууллага дээрээ бас өөрсдийн хэмжээнд нөхцөл байдлын үнэлгээгээ хийгээд ер нь цаашдаа яаж ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулвал зохистой юм бэ гэдгийг одоо илүү бодиттой төлөвлөөд үр дүнтэй төлөвлөөд явахт нь төхөн болно гэж бид нар найдаж байгаа. Тийм тэгэхгүй болохоор ерөнхийдөө ингээд ярианы төвшөнд аягүй их дурддагддаг шүү дээ. Ажлаасаа аягүй стрессж ийн гэл одоо найз нөхөд хоорондоо нийлж суухаар ажил дээр ямар стресс байгаагаа ингээд хуваалцдаг тий. Тэгээд бүгдээрээ энийг мэддэг хэрнээ яг бодиттой үнэхээр за бидний хэдэн хувийн ажлын стресст өртсөн байгаа юм гэдгийг гаргаж тавихгүй ингээл яриад байгаа учраас шийдлээ одоо олж харахгүй оновчтой шийдэл нь юу байх вэ гэдгийг мэдэхгүй ингээд энэ асуудал хойш тавигдаал яваад байгаа юм шиг бидний зүгээс санагдсан. Тэгээд тэр утгаараа ер нь бол яг энэ судалгааны тайлан болгож өөрсдөн дээрээ байгаа одоо төвөр дээрээ цуглуул одоо тулгуурлаад өөртөө судалгааны үр дүнг гаргая гэж бодсон. Сонсогчд маань сонирхолтой байж магадгүй ажлын байран дах сэтгэл зүйн сайн байдал гэхээр яг ямар сэдвүүдийн хүрээнд судалгаа хийсэн байгаа бол. Тийм. Ажлын байрны сэтгэл зүйн сайн байдал нь өөрөө том зургаараа ажилтны сайн байдлын нэг хэсэг нь. Тэгэхээр ажилтны сайн байдлыг бид нэр 3 зүйлээр тодорхойлно. За нэгдүгээр түрүүний дурдж байгаа сэтгэл зүйн сайн байдал, хоёрдугаарт одоо яг ажлын байрны буюу орчны, нөхцөлийн талаар яригдана. За гуравдугаарт нь тухайн ажилтан өөрөө ажилласаа ямар мэдрэмж авч байгаа юм, өөртөө бас ямар сэтгэл ханамжтай байгаа те ажилтан бие хүнийхээ хувьд гэсэн энэ 3 зүйлээр тодорхойлогдно. Тэгэхээр бид нар энийг зөвхөн нэгийг нь судалсан гэсэн үг. Яг олон улсад яг ажилтны сайн байдлыг тодорхойлохдоо үндсэн 2-оос 1 4 хүчин зүйлийг сэтгэл зүйн хүчин зүйлийг авч үздэг. За энэний хамгийн нэгдүгээрт нь бидний нэлээд сайн ярьдаг одоо ажлаас хашрах хам шинж, хоёрт нь ажлын байрны стресс, тэгээд сэтгэл готрол, тэгээд түгшүүр. Тэгээд цаашлаад одоо юу гэдгийг бүр сэтгцийн одоо клиникийн түвшний асуудлуудыг ч гэсэн хөндлөн л доо одоо шизофрения ч гэдэг юм уу. Тэгэхээр бидний одоо судалгаанд яг бүр тийшээ ороогүй. Илүү сэтгэл зүйн сайн байдал алдагдсан эсхийг одоо ихэнд дурдсан 4 хүчин зүйлээр хэмжүүлдэг. Тийм. Зөв.
За тэгээд тэгвэл одоо бүгдээрээ судалгааны үр дүн рүү орж дэлгэрэнгүй танилцъя тий. За судалгааны үр дүнгээс харахад 5 ажлын дотны 2 нь сэтгэл зүйн сайн сайхан байдал нь алдагдсан гэсэн үр дүн гарсан байна. Энэ хэр ноцтой үзүүлэлт юм бол. Тийм 40% гэсэн үг шүү дээ. Манай судалгаанд нийтдээ 2600 гаруй банкны салбар, уул уурхайн салбар, за технологийн салбар, худалдаа үйлчилгээний салбар зэргээс судалгаанд одоо хамрагдсан байгаа. Тэгээд энэ одоо салбарууд хоорондоо бас ямар ялгаатай байна гэдгийг ч гэсэн бид нэр үр дүнгээрээ одоо тайлан дээрээ тусгасан байгаа. За тэгтээ салбар үл харгалзаад нийтлэгээрээ ямар асуудлууд байна вэ гэхээр яг сайн дурдсан одоо ойролцоогоор 40% нь ажлын байрны сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан гэдэг үр дүн гарсан. За энэ өөрөө дунджаар бусад улс оронтой харьцуулахад одоо жишээ нь Европын оронтой ч юм уу те Англи улстай ч юм харьцуулахад 2 дахин өндөр үзүүлэлт. Тэгэхээр Монголын хувьд яг ажлын байран дээрх сэтгэл зүйн сайн сайхан байдлын асуудал нэлээд ноцтой төвшөнд очсон байна шүү гэдгийг манай судалгаа тодорхой хэмжээнд гаргаж харуулж байна гэж хэлж байна. Тийм ээ тий. За тэгэнгუთ эхний бүлэг дээр ер нь бол ажлын байрны стрессийг дурдсан мэт тий. За тэгэнгუთ ажлын байрны стрессийн үр дүн хэр байв. Тэгээд энэ нь үүнд хүрэж байгаа ажлын дээрээ стресстэй хүрэж байгаа гол шалтгаануудын хувьд. За дээрээс нь энэ магадгүй ажилласан жилээр ч юм уу эсвэл салбар хоорондын ялгаа нь хэрвэсэн бол түрүүний дурдсан нөгөө сэтгэл зүйн сайн сайхан байдлын үндсэн дөрвөн үзүүлэлтээс хамгийн өндөр одоо тархацтай нь буюу хамгийн өндөр илэрсэн, хамгийн түгээмэл илэрсэн ажлын байрны стресс байсан. Тэгэхээр ойролцоогоор 65% нь ажлын байрны стресс дунд ба түүнээс дээш түвшинд байна гэдэг нь одоо гэдгийн судалгаагаар гарч ирсэн. Харин бүр архаг стресс буюу нэлээд одоо урт хугацаанд ингээд яг энэ асуудал би хүнд бий болцсон те энийг ерөөсө шийдвэрлээгүй явсан нь 10 хүн тутмын 1 буюу 10% нь. Энэ бол ерөөсө клиник асуудал гэсэн үг болчихж байгаа. За тэгэхээр хамгийн түгээмэл бидний хувьд ажлын байрны стресс бол асуудал байна шүү гэдгийг эндээс дүгнж болохоор байгаа. За тэгээ би тэгэд судалгаан дээр ажилласан жил яаж нөлөөлж ийн, нас бас яаж нөлөөлж ийн, салбар яаж нөлөөлж ийн гэдгийг давхар харсан. Тэгээд хамгийн сонирхолтой үзүүлэлтүүдээс нь дурдах юм бол салбарын хооронд бас нэлээд ялгаа гарч ирсэн. Одоо жишээлхэд технологийн салбарынхны хувьд ажлын байрны стресст өртөх магадлал бусад салбартай. За тэр дундаа санхүү, худалдаа үйлчилгээ, уул уурхай гэсэн энэ гурван салбартай харьцуулахад маш бага байсан. Гэхдээ ер нь бусад салбаруудтайгаа нийтлэгээр нь харьцуулахад ажлын байрны стресс технологийн салбарын өртөх нь айгүй бага байна л та. Тэгээ энийг юутай холбож тайлбарлаж болох вэ гэхээр нөгөө нэг зайнаас ажиллах боломжтой ажлын байр гэж үздэг шүү дээ. Уяатан чанартай. Тэгэхээр нөгөө уян хатан ажлын цаг, за дээрэс нь зайнаас ажиллах боломж, за магадгүй нөгөө зах зээл дээрх эрэлт аягүй хитэн улмаас одоо цалингийн хэмжээ харьцан өндөр байж магадгүй. Тэр одоо дунд чинь тэр энэ зэрэгээс хамаарат стресст өртөх магадлал арай бага байхыг үүсэхгүй болов гэж дүгнж байгаа. Нөгөө салбарууд маань за жишээ нь худалдаа үйлчилгээний салбар бол илүү хүнтэй шууд харилцдаг тийм үү тогтмол. Тэгэхээр нөгөө хүнийг хамгийн их стресст үлдэх зүйл бол бас харилцаа байдаг л да. Тэгэхээр энэ бас нөлөөлж байхыг үүсэхгүй. За санхүүгийн салбар гэдээ аваад үзэх юм бол ажил амьдралын тэнцвэр нэлээд алдагддаг байхыг үүсэхгүй. Одоо жишээ нь манай нэгтлэнгууд яг нөгөө сарын сүүлэр гэдэг ч юм уу эсвэл тайлангийн үеээр маш орой суудаг тийм цагаар ажилладаг. Тэгэхээр энэ нөгөө ачаал ихтэй үеүүдээс одоо үеуд түгээмэл улиралдаа нэгч гэдэг юм уу ингээд давтамжтай тохиолддог нь өөрөө ажлаас одоо стресстэх бас нэг шалтгаан байхыг үүсэхгүй. За тэгээ гурав дахь нь уул уурхайн салбар байсан. За уул уурхайн салбарын хувьд бол айгүй онцгой нөхцөлтэй. Эрсдэл бас тодорхой хэмжээнд бусад салбартай харьцуулахад өндөр. За дээрээс нь нөгөө ээлжийн ажилтай байдаг учраас гэр бүлээсээ хол байх тиймэрхүү нөхцөлөд байгаа. Тэгэхээр энэ нь буцаагаад тухайн ажлаасаа болоод стресстэд нөлөөлдөг байхыг үүсэхгүй гэсэн ийм үр дүн байсан. За дараа нь ажлын байр одоо ажил дээрээ хэр удсан бэ те нэг ажлаа хэр удаан хийсэн бэ одоо нэг байгууллагада хэр удаан байсан бэ энэ нь ер нь стресстэгт нөлөөлж гинүү гэж шалгаад үзсэн чинь ингээд ер нь ажилласан жил ихсэх тусам стресс нэмэгдэх хандлагатай. Гэхдээ хамгийн өндөр стресс илэрсэн бүлэг бол 7-9 жил байсан. 7-9. Тийм. Тэгэхээр энийг ажилтнч бай, байгууллагч бай, хүний нөөцч бай ер нь нэг авч үзэх тоо байгаа
санаж явах хэрэгтэй тоо. За ер нь манай ажилтан одоо бидэнтэй хамт 7 жил болчихлоо. За энэ бол яг одоо 7-9 жил бол энэ хүн юу гэдгийг хэтэрхий удаан нэг ажил дээрээ байсан, нэг байгууллагатай байснаас болоод ч гэдэг юм уу те стресстэх магадлал өндөр байж болцсохгүй юм байна шүү гэд аль аль талдаа бэлэн байх хэрэгтэй юм байна гэж бид нэр бодож байгаа. Тэгэхээр энийг ер нь одоо аваад үзчихвэл бас их зүгээр. Тэгээ дээрэс нэг 10-аас дээш жил ажилласан бол за ер нь л стресстэй байх магадлал ингээ нэмэгдээ явчихж байна гэж гарч илээ. Бас нэг үзүүлэлт нь болохоор ажлаас хаширах хам шинж гэдэг сэдэв байсан тийм. Ажлаас хаширсан хүмүүсийн тэгээ ажлаа хаширах хам шинжид өртсөн ажилтнууд энэ хам шинжид өртөөгүй ажилтнуудтай харьцуулахад ажилдаа сэтгэл ханамж нь 57% илүү бууралттай гэсэн үзүүлэлтээс. Энэ хэр ач холбогдолтой таа юм бол? Энэ бол маш ач холбогдолтой тоо. Яг гэхээр бусад үзүүлэлтүүдтэйгээ харьцуулахад те одоо ажлын стресс, сэтгэл готрол, төгшөөр зэрэг үзүүлэлттэйгээ харьцуулахад ажлаас хашрах хам шинж гэдэг маань өөрөө байгууллагадаа сэтгэл ханамжгүй болох хамгийн гол шалтгаан юм байна гэж одоо юу гэдэг байгууллагын сэтгэл ханамжийг буурахад одоо хамгийн илүү хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм байна гэдэг нь судалгаагаар гарч ирсэн. Гэдэг маань ер нь бол ажилласаа гарахад хүргэж болохоор гэсэн үг. Тэгэхээр хүн дан ганц байгууллагадаа сэтгэл ханамжгүй болтгүй. Хүн өөрийнхөө бүтээмжийн сэтгэл ханамжгүй болоод ирд юм байна. За хамт олонны уур амьсгал гэдэг ч юм уу те. За эсвэл яг хийж байгаа ажлынхаа одоо үр дүн сэтгэл ханамжгүй болоод ирдэг ч гэдэг юм уу. Ер нь шаардлагатай тэр хүн ажилласаа сэтгэл ханамж авдаг бүх үзүүлэлтүүдийг 60-аас одоо 60% таа ер нь бууруулах чадамжтай ийм хүчин зүйл байна гэдэг нь гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө нэг ярианы төвшөнд бид нэр ингээд ажилласаа халшрах нь түгээмэл байдаг гэж ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй болчихж байгаа байгууллагууд. Ерөөсөө бүтээмжийг нь доктортой хэмжээнд байлгая. Тэгээ ажилтнтайгаа урт хугацаанд те доктортой ажиллая л гэж бодож байгаа бол ерөөсөө маш яралтай авч хэлцэх ёстой, ажиллах ёстой асуудал бол ажлын байр одоо ажилласаа хашрах хам шинж байна уугүй юу? Ер нь энэ асуудлыг яаж бууруулах юм гэдэг зүйл юм байна гэдэг нь харагдсан л та. Тэгвэл мэдээж айгу чухал сэдэв байна те ажлаас хашрах хам шинж. За ажлаас хашрах хам шинжээс урьдчилан сэргийлэхийн тулд за цаашаад энэ одоо үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хувь хүн ажилтан өөрөө юу хийж болох юм байгууллага удирдлага ямар арга хэмжээ авал зүгээр юм бол? Байгууллагын зүгээс үндсэн 3 зүйл рүү анхаарал хандуулах нь зүйтэй гэж үздэг. За нэгдүгээрт ажлын нөхцөл ямар байна? Ачаалал хэрэг аваад байна. Ачаалал хитээдснээс болоод одоо ядралт бий болно тий. Тэгээ нөгөө ядралт маань өөрөө ингээд сэтгэл зүйн хувьд одоо сэтгэл зүйн бол сэтгэл хөдлөлийн хувьд биш боловч биеийн хувьд аюу ачаалал үүсгэн гэдэг бол бас ажлаасаа хашрах, залхах нэг шалтгаан болдог. Гих мэтчлэнгээр за тэгээд нөгөөтэйгөр орчин нөхцөл чухал, за хамт олонны уур амьсгал чухал гэд ингээд тухайн хүн ажлын байран дээрээ одоо аль болох стрессгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээвэл зүгээр. За энд бенефитүүд энэ төр ороо авчиж байгаа тий. Тухайн ажилтнаа юуг одоо ямар дэмжлэгүүдийг үзүүлж болох юм. Яг хүн болгонд жиг дэмжлэг үзүүлж болохгүй ч гэсэн одоо шаардлагатай тохиолдолд ямар дэмжлэгийг үзүүлж болох юм гэдэг талаас нь нэгт бодох нэ. Хоёрдугаарт нь ер нь одоо юу гэдэг ажилтаа дургу болох яг энэ ажлын байрны сэтгэл зүйн байдал, тайван байдал алдагдахад гол нөлөө үзүүлэх хүчин зүйл бол харилцааны асуудал. Харилцаа дотроо ялгуурлан гадуурхалт гэдэг зүйл бол нэлээд ноцтой шалтгаан болдог. Тэгэхээр энэ мэтийн одоо юу гэдгийг харилцааны зөрчил, ялгуурлан гадуурхал, дарамт шахалтыг мэдэрч байгаа хэсэг дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээрийг одоо шийдвэрлэхгүй урт хугацаанд байгаад байх тусам нөгөө хүн маань 1000 ажилтай дуртай байгаад нэмэргүй болчихдээ. Яагаад гэхээр одоо хүн чинь харилцаанаас нөө түрүүн стресстэй гэдэгтэйгээ адилхан эсрэгээрээ хүн харилцаан тайван доктортой хам бол сэтгэл ханамжийг мэдэрдэг, хувийн сайн сайхан байдлыг дагаад ингээ сайжрах уг нь боломжтой. Тэр нь ингээ алдагдаад ирэх юм бол ерөөсөө одоо байж болох хамаг л одоо сөрөг мэдрэмжийг авч идэг. Тэгээ гуравт нь эрсдлийн үнэлгээг тогтмол хийж авах хэрэгтэй байгууллагын зүгээс. Байгууллага өөрөө за жилдээ нэг удаа ч юм уу за бүр улиралдаа нэг удаа энэ ойрхон давтамжтай байж чадахгүй маа гэхэд
тогтмол манай ажилтнуудын сайн сайхан байдал алдагдаж гин үгүй юу гэдэг дээр эрсдлийн үнэлгээг хийгээд, нөхцөл байдлын үнэлгээг хийгээд ямар түвшинд байна вэ гэдгийг маш сайн судлаад тэр судалгаанаас одоо бид нар за энэ жил ер нь эрэгц одоо хүн гарах магадлал тэдэн хувьтай байна шүү те. Манай ажилтнуудын сэтгэл санааны байдлаас болоод бүтээмж тэдэн хувьтай алдагдаж шүү гэдгийг ингээ мэдээд ирнэ. За байгууллага талдаа энэ нөгөө талдаа ажилтнуудын маань ажлаас хашрах хам шинж ингээд нэлээд өндөр түвшинд байна гэдэг бол ерөөсөө хамгийн ихний одоо юу гэдэг анхаарал хандуулах хэрэгтэй шинж тэмдэг бол одоо шинж тэмдэг гэх юм бас нэг талаас үр дагавар бол ажилтан маш амархан ядарна. Сэтгэн бодох чадвар муудна. Шийдвэр гаргалт дагаад муудна. За тэгээд зан үеийн хувьд одоо юу гэдэг ажлаа таслах нь нэмэгдэн хоцорн чөлөө авна тий. Тэгэхээр ин ажил дээр байх цаг нь багасаад ирнэ гэд. Тэгэхээр энэ өөрөө байгууллага талдаа эрсдэл мөн үү? Нөгөө талдаа ядралт. Тэр бол бас хувь хүн талдаа ажилтны эрүүл мэнд талдаа энэ эрсдэл болчихж байгаа байхгүй. Гэх мэтчлэн зүгээр байж яснаа гинт ингээд санаад анхаарал хандуулах биш. Байнгын эрсдлээ үнэлээд тэгээ асуудлаас одоо томорхоос өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч явах нь ер нь бол зүйтэй. Манай Монголд дан ганц одоо ажлын байртай холбоотой гэлэлтгүй ер нь нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд дээр бид нар урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг маш бага хийдэг. Тэгээд тэрнээсээ болоод одоо юу гэдгийг амиа хорлолт өндөр байна гэдэг нэг асуудал дандаа ноцтой түвшинд очсон хойно хуршээ сэтгцэн эрүүл мэндэд анхаарахгүй бол болохгүй юм биш үү? Сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан биш тэгээд сандралтаад байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан байгууллага өөрөө тогтмол тэр урьдчилан сэргийлэлт гэдэг юмд анхаарал хандуулах хэрэгтэй. За энэ дээр юу хийж болох вэ гэдэг нэг энгийн одоо тайлбар байна л та. За байгууллага талаас нь бенефитд анхаарах те одоо ажлын нөхцөлийг сайжруулах одоо дүрм журамдаа ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийг анхаарах стандартыг нэвтрүүлэх гэдэг энэ талаар хойлоод үргэлжлүүлээд ирээ. Илүү яг ажилтнаа бүр ингээд зориулсан нэг зүйл нь юу вэ гэхээр ажилтныхаа дадал хэвшилтэй ажиллах. Тэрэн дээр чиглүүлэг өгөх. Яагаад тэгэхээр дадал хэвшил гэдэг бол дан ганц хувь хүний асуудал биш. Энэ ажил дээр ч ихсэн яригдана. Бүтээмжийг нэмэгдүүлэхэд дадал хэвшил хэрэгтэй. Тэгэхээр байгууллага хамгийн энгийнээс эхлэх юм бол жишээ нь ажилтныхаа бүтээмжийг нэмэгдүүлэх ямар дадлыг санал болгох юм те. Тэр хүрээнд байгууллагаараа юу хийж болох юм? Ямар дадалд байгууллагаараа суралцах юм гэдэг иймэрхүү одоо энгийн хэрнээ үр дүнтэй аргууд гэж тийм. Тэгэхээр ийм одоо би дөрөв юм нэрлэлчих шиг болсон тий. Тийм тэгэхээр эдгээрийг бас хийж болох юм байна. За бас нэг сэдв сэтгэл гутрал, сэтгэл төвшөртэй холбоотой сэдв байсан тий. За сэтгэл гутрал ийм хувьд болохоор нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20% нь сэтгэл гутралд өртсөн байж болжгүй гэсэн үзүүлэлтээс. Тэгээ энэ тоо өндөр байна уу? Дээрээс нь яг энэ сэтгэл гутрал төгшөөр үүсгээд байгаа шалтгаануудыг зөвхөн ажлын байртай холбож үзэх нь хэр оновчтой юм бол? Яг зөв. Сэтгэл гутралын хувьд 20% гэдгийг би хувь сэтгэл судлаачийн хувьд бол өндөр гэж үзэж байгаа. Яагаад гэхээр бид нар чинь нөгөө ковидын дараа ер нь дэлхийд дахинаа сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сэтгэл гутралаар ингээд төлөөлүүлээд те алдагдсан байна гэж үзэхдээ 14% билүү 15% байна. Тэг энэ бол айгүй өндөр үзүүлэлт шүү гэж яригдчихсан байхгүй. Гэтэл бид нар одоо 2000 гаруй насанд хүрэхчдээр те яг ажил хөдөлмөр эрхэлж байгаа насанд хүрэхчдээр 20% байна гэдэг бол бас миний хувьд бол өндөр үзүүлэлт гэж харж байгаа. Тэгээд ажлын байртай энэ яагаад холбогдох хэвээр ер нь байгууллага энэ дээр яагаад анхаарал хандуулах хэвээр гэхээр сэтгэл гутралын хамгийн наад захын шинж тэмдэг бол альва хийх дуртай зүйлдээ дур сонирхолгүй болох. Өдөр тутамдаа хийдэг одоо юу гэдгийг энгийн үйлдэлүүдээсээ залхах. Өмнө ингээд айгүй хүсэл эрмэлзэлтэй хийдэг байсан зүйл ажилч бай юу ч вэ одоо сонирхол хобби ч вэ тэрнээсээ ингээд төвөгшөөх. За энийг хэдүүлээ ажилтай нь холбоё л доо. Хүн ер нь ажилдаа одоо юу гэдгийг тогтмол ингээ өглөө болгоноос ирээд ажилдаа ирэх шалтгаануудын чухал нэг хүчин зүйл нь тухайн ажилдаа дур сонирхолтой байх болов гэж бодож байгаа. Гэтэл ерөөсөө сэтгэл гутралыг одоо нэлээд өндөр түвшинд мэдэрч байгаа хүн маань өөрөө баг одоо энэ ажилдаа би өмнө дуртай байсан одоо дургу болсон тий. Гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй би ингээд тэгэхээр ингээд одоо юу гэдгийг хийж байгаа ажлаа сонирхолтойгоор хийж үр дүн гаргах гэж тэмүүлэх тэр хүсэл эрмэлзэл унтарчнаа л гэж ойлгох хэрэгтэй. Тийм эрсдэл байгаа. Ажилтай холбогдох юм бол
Нөгөө талаас сэтгэл готрлын үед хүмүүс маш их харилцааны хувьд хаагдмал болж эхэлдэг. Өмнө нь юу гэдгийг найзалдаг байсан хүнтэйгээ холбоо харилцаа тогтоохоос зайлсхийх, илүү ганцаараа байхыг эрмэлзэх. За бие махбодын хувьд нойргуудах гэд ингээд нөгөө нэг харилцаа болон ер нь бусад зан үеийн хувьд алдагдлалд орж эхэлнэ. За тэгвэл энэ хүн маань ажил дээр ирээд нөгөө хамт олонтойгоо уусах байдал нь өмнөхөөсөө багасаад ирнэ. За эсвэл ямар нэгэн байдлаар зөрчил үүсгэмээр санагддаг гэдэг ч юм уу те нөгөө тайван харилцаанаас илүү зөрчилтэй харилцаанд одоо өөрийн мэдлэгөө орж эхэлнэ. За ингээд энэ дамдаманда хамт олонны уур амьсгал сургуурнал үзүүлэхийг үүсэхгүй. За нойргууд л бол өөрөө аюу том нэг шинж тэмдэг шүү дээ. Тэгэхээр одоо манай 5 ажилтны тутмын 2 нь нойргуудтай байна гэж бүгдээрээ төсөөлөе л дөө. Тэгэхээр бид нэр орой унтахгүй байж байгаад өглөө 9 цагт эсвэл 10 цагт ажилдаа ирдэг байна шүү дээ. За ингээ энэ хүнээс ямар бүтээмж гарах вэ? За тэгэл кофегоо уун. Гэтэ энэ бол бас шийдэл биш шүү дээ. Ингээд нөгөө ерөөсөө нэг шийдвэрлэхдэггүй нэг юм тойрогт ороод удаан яваад байх эрсдэлтэй. Тэгэхээр яг нэг талаар энэ хувь хүний хариуцлага мөн. Тэгтээ нөгөө талаараа нөгөө ажил байгууллага маань аль болох ажилтнаа ээлтэй байж анхаарал хандуулахын тулд одоо анхаарал хандуулах хэрэгцээтэй. Тэгэхгүй болохоор эн чинь одоо за энэ хүн бол 100% ажилтны хариуцлага гэд хайчаар нөгөө бүтээмж тэнд ингээ алдагдаад ингээд нөгөө байгууллага өөрөө одоо алдагдaltaх гэдэг. Тэгээд энэ нөхцөл байдал маань даамжруул нөгөө маань ажилласаа гарна. За тэгвэл бид нэр багтаа 6-аас биш 3-аас 6 сарын гэдэг баха тий. Нөгөө цалинтай дүйцгүйц алдагдал байгууллага хүлээх тийм тооцоол байдаг. Гих мэдчлэн эрсдлүүд байгаа учраас бид нэр одоо ажлынхаа сэтгэл готрлыг тодорхой хэмжээнд буурах талд нь одоо байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэл бас их зүгээр. Энэхүү судалгаан дээр ажлын байранд дах сэтгэл зүйн аюулгүй байдлыг судалсан байсан. Энэ бас нэлээд шинжлэх сэдвэн болоо гэж бодсон. Тэгээд энэний үр дүнгээс товчхон дурдвал ямар байсан бэ? Тийм. Бүр яг энэ нэг ажлын байранд сэтгэл зүйн аюулгүй байдлыг мэдэрч байгаа эсхийг нь бид нар бүр тодорхой асуусан. Судалгаанд оролцогчдоо сайн дурын үндсэн дээр. Тэгээд тодруулсан чинь 3 хүн тутмын 1 нь буюу 30% нь ажлын байран дээрээ аюулгүй байдлыг маш бага мэдэрдэг гэсэн байсан. Тэгэхээр ер нь бол ингээд ажлын байран дээрээ сэтгэл зүйн хувьд одоо тайван байж чадахгүй байна гэсэн үр дүн шүү дээ. Тэгэхээр ер нь ажлын байран дээрээ сэтгэл зүйн аюулгүй байдлыг мэдэрнэ гэж яг юу гэсэн үг юм бэ гэхээр сэтгэл зүйн хувьд одоо эрсдэл үүсгэх альва хүчин зүйлсээс ангид гэдгийг мэдэрдэг, дэмжлэг авах боломжтой гэдгийг мэдэрдэг. За итгэлцэл бүхий харилцаа байгаа гэдэгт итгэдэг. За тэгээд одоо юу гэдэг дэмжлэг гэдэг дээр нь удирдлага намаа дэмждэг гэдэгт итгэдэг. За байгууллагын одоо ерөнхий бүтэц зохион байгуулалт нь надад одоо юу гэдгийг боломж олгодог гэдэг ч юм уу те намайг тайван ажиллаа хийхэд асуудалгүй тохирсон гэж мэдэрдэг. За гих мэтчлэн. За тэгээ нөгөө түрүүн ярьсан хамгийн энгийн жишээ нь одоо манай ажил дээр харилцаанаас үүдэлтэй одоо миний сэтгэлийг эмзэглүүлэх асуудал үүсдэггүй, ялгарлан гадуурхал дарамт шахалт байхгүй гэдгийг мэдэрдэг. Тэгээд би өөрийгөө ер нь юм чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэдгийг мэдрэх иймэрхүү байдлаар илэрнэ л дээ. Тэгэхээр 3 хүн тутмын 1 нь энийг мэдрэхгүй байна гэдэг үзүүлэлтийг бол би бас л анхаарал татах гэж үзэж байгаа. Тэгээд яг шалтгааны хувьд нөгөө түрүүнд дурсан хүчин зүйлсээс яг аль нь хамгийн түгээмэл Монгол ажилтнуудын дунд алдагдсан болоод одоо аюултай гэж мэдрээд байгаа юм бэ гэж шалгаад үзсэн чинь бүтцийн дэмжлэг 1 номерт орж ирсэн. 2 дугаарт нь удирдлагын дэмжлэг орж ирсэн. Тэгэхээр энэ хоёр алдагдсан байна шүү дээ. Тэгэхээр нэг яг юм бүтцээрээ аваад үзэх юм бол одоо бүтэц гэдэгт бол одоо юу гэдэг нөгөө байгууллагын тогтолцоо ямар байгаа юм тий газар нэгжийн тогтолцоо ямар байгаа ер нь байгууллагын дүрм журам ямар байгаа гэдэг байдал талаасаа одоо яг миний хувьд сэтгэл зүйн аюулгүй байдлыг дэмжих байдал сул байна л гэж тодорхойлж байгаа шүү. Удирдлагын дэмжлэг бол юу гэдэг удирдлагын зүгээс би хангалттай дэмжлэг авахгүй байна гэж тодорхойлж байгаа болов уу гэж үзэж байгаа. Тэгээ нөгөө тэгүр энийг бас нөгөө өмнөх одоо ажлын стресстэйгээ холбож тайлбарлах юм бол ажлын стресс үүсээд байгаа хамгийн түгээмэл шалтгаан юу байсан бэ гэд бид нараас асуусан. Тэнгүүд тэрэн дээр хамгийн нэгдүгээрт шийдвэр гаргалтанд айгу одоо миний дуу хоолойг бага сонсдог гэдэг үр дүн байсан. Надад ингээ өөрүүлээд байгаа хариуцлага нь айгу өндөр хэрнээ
яг эцсийн шийдвэр гаргалтанд би нэг нөлөөгүй байдаг. Тэрэндээ жоохон бухимддаг. Хоёрдугаарт нь одоо гүйцэтгэлдээ тохирсон хүлээн зөвшөөрлөлтийг авч чаддаггүй. Тэгэхээр нөгөө урамшуулалтай биш гэж үзэж байна тий. Тэгэхээр урамшуулал гэдгийг бид нэр зөвхөн одоо цалин хөлс гэхээсээ илүү энд одоо уган урамшуулал дутагдаад байна гэж бас ойлгож болно. Тийм. Тэгэхээр яг нөгөө түрүүн шинэлэг ойлголт гэдгсэн шүү дээ. Монголд бол энийг хөндөж ярих нь тун ховор байдаг гэж боддог. Тэгээд энэ утгаараа бид нэр 2021 оноос эхлээд за ер нь яг ажлын байран дах сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд яг ийм олон улсын жишгт нийцсэн стандартыг нэвтрүүлэх ёстой байна гэж үзээд дэлхий дээр анхдагч болох Канадын стандартын үндэсний хорооноос гаргасан яг энэ ажлын байран дах сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах стандартыг анх удаа нутагшуулсан. За сэтгэл түгшүүрийн хувьд болохоор яг ямар ажилтнууд сэтгэл түгшүүрт илүү хүртөөд байгаа юм. За тэгээд магадгүй үүнд нөлөөлөх голлох шалтгаанууд нь юутай холбоотой гэдэг дээр. Тий. Сэтгэл түгшүүр бол тодорхой хэмжээнд хүнд байх нь зөв мэдрэмж. Тэгтээ одоо нөгөө ямар ч үндэслэлгүйгээр хит ингээд санаа зовнох энэ төр бол ерөөсөө яг сэтгэл түгшүүрийн эмгэх болоод ингээд явдаг. Тэгэхээр бид нар илүү тэр талаас нь хитээцсэн юм санаа зовнол түгшүүр мэдэрч гинөө гэдэг талаас нь судалсан. Ингээд үтсэн чинь яг нөгөө хүн ам зүйн хувьд ялгаатай байдлууд илэрсэн. За ялангуяа насны хувьд жинзи бүлэг маань сэтгэл түгшүүр нэлээд өндөртэй юм байна гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ өөрөө тодорхой хэмжээнд тухайн насны бүлгийн сэтгэл зүйн онцлогтой бас холбоотой байхаа үүсэхгүй. Тэгээд хүүсийн хувьд эмэгтэй ажилтнууд сэтгэл түгшүүрийг илүү өндөр мэдэрч ийсэн. Тэгээд дээр нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бол одоо орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүстэй харьцуулахад сэтгэл түгшүүрийн мэдрэмж нэлээд өндөр байна гэж бас гарч ирсэн. Тэгэхээр энэ айгуу тийм сонирхолтой үзүүлэлт гэж зүгээр хувьдаа бодож байгаа. Бид нар ингээд дан ганц байгууллага ингээд одоо ажилтнуудаа түгшээгээд байгаа мó те гэд бас хэлэх хэцүү. Гэтэл нөгөө талдаа яах аргагүй нийгмийн нөхцөл байдал за дээрэс нь хувь хүний онцлог энэ одоо сэтгэл түгшүүр ч юм уу үүсгэхэд бас нөлөөлж байна. Энэ нь ингээ ажлын байран дээрээ бас сэтгэл зүйн хувьд асуудал үүсгэхэд тодорхой хэмжээнд нөлөөлөх эрсдэлтэй байна. Тэгэхээр бид нэр одоо зарим нэг шалтгааныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болчихж байгаа. Одоо энэ дээр чинь Улаанбаатар хотод яагаад ер нь хүмүүс ажилтнууд ингээ түгшүүр өндөртэй ажиллаад байгаа вэ гэдгийг нь аваад үтсэх юм бол нүдэн дээр ил байгаа шүү дээ. Орчны нөлөө одоо юу гэдгийг төгжрөл гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ болгон маань яах аргагүй ажилтны хувь хүний сэтгэл зүйд нөлөөлөд, ерөнхийн нөгөө сэтгэл зүйн байдалд нөлөөлөд энэ нь цаашлаад ажлын байранд дах сэтгэл зүйн байдалд нь бас сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм байна л гэж дүгнж болохоор байгаа. Улаанбаатарт амьдардаг эмэгтэй жинзи үеийнхэн маань илүү төгшөрт өртөөд байна гэж тий. За жинзи үеийнхнийг тодруулж асуух юм бол жинзи үеийнхэн ерөнхийдөө дэлхийн хэрэг засгийн судалгааны үр дүнд сэтгэл зүйн асуудал илүү өртөж байна гэж харагдсан. За энэ дээр энэ юунаас болж байна вэ? Та юу гэж бодож байна? За нэгдүгээрт яг сэтгэл зүйн онцлог талаасаа энэ насныхан маань одоо бусад үетэйгээ гэдэг юм уу те дээшээ үетэйгээ харьцуулахад сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал ач холбогдол өгдөг. Одоо энэ бол амьдралынх нь маш чухал хэсэг. Одоо бид нар ингээд альбан бус байдлаар ингээд зүгээр яриа сонсоход миний хувьд тайван байдлыг хангаж чадахгүй байгаа бол энэ өөрөө ерөөсөө маш асуудалтай орчин юм аа эсвэл асуудалтай хүн юм аа гэдэг ч юм уу те ийм хүчтэй дүгнэлтүүдийг хийгээд одоо шийдвэр гаргаж чаддаг. Тэгэхээр энэ насныхан сэтгэл зүйн хувьд одоо мэдрэг гэдэг маань илүү өөрийнхөө сэтгэл санааны байдлыг ухамсарлаж чаддаг. Тэгээд дээрэс нь анзаарч одоо ухамсарласнараа зохицуулахыг маш хүсдэг. Одоо энэ асуудал байгаа бол тэрнээсээ гарахыг аягүй эрмэлздэг ийм насныхан гэж юу бид нэр ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд энэ насныханд одоо ажилтай холбоотой стрессүүд үүсэт байгаагийн цааш шалтгааныг нь хэд хэдэн байдлаар тодорхойлж болно гэж үзэж байгаа. Бид нар яг судалгаандаа бүр жинзээ стресс өндөр байна гэдгийг нь хэдийгээр илрүүлсэн ч гэсэндээ яг өндөр байхад нь одоо Монгол байгууллагын зүгээс юу нөлөөлөд байгаа гэдгийг харахын илрүүлж чадсангүй. Тэгтээ ер нь энэ насныхан ажиллаа илүү сэтгэл ханамжтай хийхийн тулд ажлын онцлог аягүй чухал.
Өөрөөр хэлбэл тухайн ажил нь амьдралынх нь утга учирыг нэмэгдүүлж чаддаг, үн цэнтэй санагддаг. Одоо юу гэдгийг өөрийг нь бас л үн цэнтэй мэдрүүлж чаддаг байх юм бол ажилдаа дуртай байдаг. Одоо бусад цалин, хангамж эдрээс илүүтэйгээр. Тэгэхээр хэрвээ тэр асуудал нь зөрчигдөд байгаа бол ер нь ингээ амархан стрессч гэдэг. Энэ үеийнхэн одоо юу гэдгийг сэтгэл санаанд айгүйх анхаарал хандуулж штэ тэ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулаад зохицуулах айгүй хүсэж байгаа. Тэгээд зохицуулахт маань туслаачаа гэд одоо бусад хүмүүсээс шаардлага тавьдаг гэх юм одоо хүсэлтийг одоо шаардлага байдлаар илэрхийлдэг. Тэгээ тэрийг нь бид нэр сүүлийн үед гомдлоод байна. Одоо юу гэдэг ажиллаа хийхээс цааргалж гин тэ одоо гих мэдчлэн буруутгах хандлага арай түгээмэл байгаа юм болоо гэж хараад байгаа. Тэр хэрвээ бид нэр буруутгаад байвал ойлголцохгүй тэ. Яаж илүү ойлголцох вэ гэхээр харилцаагаараа дамжуулаад энэ хүмүүс миний сэтгэл санаанд юм асуудал үүсээд байна. Энд маань аль болох туслаачаа гэдгийг л илэрхийлээд байгаа. Илэрхийлж байгаа арга нь бүр одоо юу гэдгийг ойлгомжгүй байж магадгүй. Гэхдээ цаад аль болох нөгөө хэрэгцээ шаардлагыг сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг нь ойлгоод за тэгвэл яавал одоо чамд туслах вэ гэдэг талаас нь нэг юм бодтойгоор сонсох хэрэгтэй юм болов гэж бодож байна да. Одоо HR-уудын зүгээс гэдэг юм эсвэл байгууллагын сэтгэл зүйчдийн зүгээс те тэр үеийг илүү бүтээнчтэй ажиллахад нь туслахын тулд. Зөв. Жинзээ үеийнхнийг одоо нилээн тэ эмзэг тэ бас гомдломтгай гэж дүгнэх талтайгаа гэдэг те. Тэгэхээр тэр нь нөгөөдөгөр илүү мэдрэг тэ өөрсдөө айгуусан ухамсарлаж ойлгодог. Тэрийгэ илэрхийлдэг байх нь тэр нь магадгүй ажил дээрх хүлээлт өөрийнх нь эрхэмлдэг үнэт зүйлстэй холбоотой байж болохоор гэдгийг тайлбарлаа тийм. За одоо тэгвэл энэ олон асуудлууд те энэ олон үзүүлэлтүүдэд байгууллагууд ямар арга хэмжээ аваад ямар үр дүн гаргаад байна гэдэг дээр онцолж яриа л да. За судалгаан дээрс нэг юм зүйл дурдсан байсан. Сэтгэл зүйн сургалтад хамрагдсан ажилтнуудын стресс, хашрал, гутрал дунджаар 11.5% буурсан гэсэн байна. Энэ хэр ач холбогдолтой үзүүлэлт юм бэл. Тийм манай судалгаан дээр сургалт гэдгийг одоо альва сэдвийн доор янз бүрийн ерөн сэтгэл зүйн сургалтуудыг одоо түгээмэл байгууллагад манай байгууллага хүргэдэг. Одоо жишээ нь харилцаа хандлагын талаар гэдэг ч юм уу те эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах анхан шатны арга зүйг чиглүүлэх гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ сургалтууд маань дийлэнхдээ 2-4 цагийн сургалтууд байдаг. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд тийм урт хугацааны ажил биш байна. Тэгэхээр нэг юм хөтөлбөрийн хүрээнд нэг за 4 цагийг ч юм уу эсвэл 8 цагийг байгууллага дээр очиод сургалт хийсэн байдаг. Тэгээ энэнийхээ үр дүнд ерөн сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гарч уу гэсэн юм одоо дараах тестүүд судалгаануудыг авдаг. Энэ хооронд л ерөөсөө өөрчлөлт гарсан 11% байгаа. Тэгэхээр би бол хувьдаа энийг маш хангалттай үр дүн гэж бодож байгаа. Яагаад гэхээр бид нар ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд цогцоор нь анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр утгаараа манай байгууллага стандартыг байгууллагуудад санал болгодог. За стандарт нэвтрүүлнэ гэдэг нь өөрөө одоо юу гэдэг удирдлагын зүгээс ерөн тухайн байгууллага тушаа шийдвэрийн хүрээнд за бид нар байгууллагынхаа хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдлыг нь хангах ийм дүрм журамтай болно гэдэг бүр шийдвэрээс эхэлнэ. За тэр дүрм журам нь өөрөө байгууллагын бүхэл үйл ажиллагаанд шингэх боломжтой. Жишээ нь удирдлагын харилцаанд те удирдлагын удирдах арга барил шийдвэр гаргалтанд те өөрчлөлтийг удирдах явцтай. Тэгэхээр ингээд үе шат болгон дээр ерөөсөө ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдлыг бодож эхэлнэ гэсэн. Тэрний дагуу ажиллаа явуулна гэсэн. За ингээд цогцоор нь анхаарал хандуулахад юу гэдэм бүтээмж гэдээ аваад үзээ л та 30%-аар нэмэгдэх боломж байна гэсэн. Тэгэхээр цогцоор нь анхаарал хандуулахад ингэж одоо үр дүн гарч яхад одоо сэтгэл зүйн сургалтын хүрээнд одоо богино хугацааны сургалт үзүүлэхэд яг 10% үр дүн гаргана гэдэг бол энэ өөрөө маш сайн үзүүлэлт гэж би хувьдаа үзэж байгаа. Тэгэхээр одоо тэгвэл бид нар энэ 10%-ыг нэмэгдүүлэхийн тулд нөхцөл байдлын үнэлгээнээс эхлээд тийм маш сайн судалгаанаас эхлээд за тэгээд одоо энэ стандартыг хэрэгжүүлэх үе шатын дагуу ярих юм бол бид нар нөхцөл байдлын үнэлгээгээ хийгээд за тэрэн дээрээ төлөвөөгөө боловсруулад за дүрмдээ өөрчлөлт оруулад за ингээд комисс гаргаад гэдэг ч юм уу те менежерийн түвшний хүмүүсээс сургаад гэд ингээд үе шат болгонтой явна. Тэгэхээр ингэж хийвэл энээс хэд дахин өндөр үр дүн гарч болох вэ гэдэг нь өөрөө яг бидний кейс бол одоо Монголын томоохон компанид 2 жилийн хугацаанд энэ стандартын хүрээнд хөтөлбөрийн үйлчлэгээ үзүүлж явсны үр дүнд гарсан байдаг. Тэгэхээр
тийм боломж бол биднэрт байгаа гэдгийг л зүгээр нь судалгааны жишээн дээр харуулж байгаа гэж юу нь ойлгох хэрэгтэй. За дан ганц те сургуульд орохоос илүү цогцоор нь шийдэх хэрэгтэй гэж хэлж байна те. Бодлого журмын хувьд те ингээд төлөвлөгөөндөө ингээд бүх зүйлийг шингээж оруулах. За тэгвэл энэ ажлуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах тал дээр хувь хүн байгууллагаас гадна төр засаг яаж оролцох хэрэгтэй юм бэ? Тийм. Ерөөсөө оролцох хэрэгтэй. Юу би нөгөө түрүүн дурдсан Монголд ингээд 40% нь сэтгэл зүйн сайн сайхан байдал нь алдагдчихад байна гэдэг өндөр үзүүлэлтүүгээд хамгийн ихэнд асуужсэн шүү дээ. Тэгвэл хуулаараа дэмжигдсэн улс оронд одоо юу гэдгийг хууль нь өөрөө байгууллагуудад яг бүр үүрэг болгоод та нар ажилтныхаа биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах үүрэгтэй шүү гэдгийг нь заагаад өгсөн улсад энэ үзүүлэлт 2 дахин бага байсан. Тэгэхээр бид нар яг ингэж зааж яг тодорхой үүрэгжүүлэхгүй бол өмнөх бүх цаг үед те одоо байгууллагууд зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг одоо стандартыг нэвтрүүлдэг, тэрийг одоо хангах үүрэгтэй гэдгийг маш сайн ухамсарладаг. За хөдөлмөрийн аюулгүй байдал дотор харамсалтай нь яг сэтгэл зүйн эрүүл мэндийг авч үздэггүй бүрэн хэмжээнд. Тодорхой хэмжээнд яг одоогийн хууль дээр одоо заагдсан байдаг нь сэтгэл зүйн дарамтыг үзүүлэхгүй байна л гэдэг. Гэтэл сэтгэл зүйн дарамт гэдэг бол өөр айгүй хүнд асуудал байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө сэтгэл зүйн дарамтын наан шийдэгдэх тэр стресс яах юм бэ те? Наан шийдэгдэх тэр төвшөр яах юм бэ гэд ингээ асуулт болчихж байгаа. Тэгэхээр хуулийн хувьд байгууллагуудыг илүү хариуцлагатай болгохын тулд ялгаж салгаж зааж өгмөр байгаа юм. Ялгаж салгаж зааж өгөхдөө сэтгэл зүйн эрүүл мэнд сайн сайхан байдлыг ер нь урьдчилан сэргийлэхээс эхэлж хамгаалаа гэж зааж өгмөр санагдаад байгаа юм. Тэгэхгүй болохоор дандаа бид нар ингээд асуудал үүссэн хойно нь одоо дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ч юм уу те ингээд заагаад өчгөр тэр чин хүн одоо юу гэдгийг одоо 1 жил ажиллах байлаа гэхэд 8 сард нь стресстэй явсаар байгаа 9 дэх сард нь стресс бүр ингээд архив төвшөнд хүрчингүүд л анхаарал хандуулна гэдэг бол өөр аяга учир дутагдaltaй. Тэгэхээр урьдчилан сэргийлэлтийг зааж өгмөр байна. Эрсдлийн үнэлгээг нь сайн хийх ёстой гэдгийг бас тусгаж өгмөр байна. Ингэжээж байгууллага өөрөө яг одоо хабас гадна СИМАП буюу те одоо бидний санал болгоод байгаа сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь анхаарал хандуулах үүргээ бүрэн ухамсарлал энэ хүрээнд төсөвтэй болно. Энэ хүрээнд байгууллагын стратеги гарна гэд ингээд за тэгээд байгууллагаас гараад ирэл удирдлага өөрийнхөө үүргийг тодорхой хэмжээнд би ажилтнаас сэтгэл зүйн хувьд анхан шатанд нь ингэж дэмжиж болох юм байна гэдэг. За бүр ингээд бүрэн одоо үүрэг авахгүй ч гэсэндээ за нэг өөрийнхөө үүргийн нэг 5% нь л одоо аваад үцхэд тэр өөрөө ажилтныг сэтгэл зүйн хувьд аюулгүй байдлыг мэдрэхэд амар тустай гэсэн үр дүн энэ дээр гарчлаа шүү дээ. Гэт ингээд шат дараалтаа ер нь төгсөл байдал аюул сайжирна. Тэг урт хугацаанд сайжирна. Тэгээд цаашдаа ирээдүйд ч гэсэн энэ байдал сайжирсаар байх бол. Одоо бидний ерөөсөө нөгөө жинзээ үе гэж яриад байгаа маань нийт хөдөлмөрийн зах зээлийн 67% эзэлж байгаа. Энэ тоо ирэх онд бүр л нэмэгдэн тийм үү. Гэтэл энэ үеийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг үл хайхарч юу болохгүй гэдгийг бид нар ингээд маш олон практикч бай, судалгааныч бай жишээнүүдээс харж штэ. Энэ үе илүү их тийм зүйлийг хүсэж байна гэдэг. Тэгэхээр энэ үеийг тогтоож барьмаар байгаа л бол одоо ажиллах хүчээ авч үлдмээр байгаа л бол ерөөсөө одоо төсөвтэй тэ бүр төлөвлөгөөтэй стратегтэй анхаарал хандуулахаас өөр сонголт юу н байхгүй болчих. Энийг ингээ хууль дэмжээдэг үл байгууллагууд бүр ингээ бүгд ингээ жигт хэрэгжүүлээд явах гэж юу найдаж байгаа. За тэгвэл энэхүү судалгааны одоо тайланг хаанаас харж тэ олж үзэх боломжтой вэ? Тэгээ мөн хин энэ судалгааны тайландаа танилцуул зохистой вэ гэж бодож байна. Бид нар энэ судалгаагаа олон нийтэд зориулж хийж байгаа. Ажилтнуудтай ч тэр одоо байгууллагууд ч тэр за дээрэс нь бодлого шийдвэр тодорхойлогч нартай ч гэсэн бас хараасай гэж олон нийтэд зориулж байгаа учраас өөрсдийнхөө Happy Workplace гэдэг пэйж хуудасаараа дамжуулаад одоо бүх мэдээлэл одоо нэгдсэн байдлаар судалгаагаа танилцуулна. За дээрэс нь ингээ хэсэгчлээд үр дүнгээс нь голлох үр дүнгээс нь бас одоо цуврал контентуудыг бэлдээд явна гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За хэн харж уншаасай гэж бодож байгаа гэхээр хамгийн түрүүнд ажилтныхаа сайн сайхан байдлыг яаж нэмэгдүүлэх вэ гэд гарц гаргалгаа хайж байгаа одоо хүний нөөц, удирдлагууд тийм байгууллагууд маань харж
уншаасаа гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр бид нэр даангааз судалгааны үр дүн ийм байна, асуудал ийм байна гэж дуртаагүй. Энэний араас дандаа зөвлөмжүүдийг санал болгосон байгаа. Тэгэхээр зөвлөмжүүд маань юунд тулгуурлаж хүрэж байгаа гэхээр манай байгууллага өөрөө 3 жилийн хугацаанд ер нь 30-аад байгууллагад үйлчлэгээ үзүүлсэн. Тэгэхээр энэ дээр юу үр дүнтэй байсан гэдгийг нь бид нар бас харж байгаа. За юу үр дүнгүй байснаа ч харж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд хамгийн үр дүнтэй байсан шийдлүүдэд дандаа санал болгож байгаа. Дээрэс нь нөгөө түрүүн стандартыг бас бид нар санал болгож байгаа. Тэгэхээр стандарт гэдэг бол олон улсын жишгт нийцсэн, тэгээ маш их туршилт судалгаагаар одоо шалгагдсан, тэгээд ийм хамгийн оптимал буюу одоо үр дүнтэй байх боломжтой шийдэл юм байна. Тэгэхээр энэ стандарттай бас тулгуурлаж шийдлүүдийг санал болгож байгаа учраас бас нэг талаасаа энэ маш одоо хэрэгтэй гарын авлага болж чадна гэж итгэж байгаа. Нөгөөтэйгүр судалгаа одоо 2600 гаруй хүн дээр хийсэн судалгаа ийм зүйлийг хэлж байна гэдэг бол энэ өөрөө одоо юу гэдэг юм альва байгууллагуудад яг одоо стресс 10 тутмын нэг архаг стресс байна гэдгсэн шүү дээ. Энэ өөрөө танаа байгууллагад ч байхыг үүсэхгүй. Тэгэхээр яг эдгээр эрсдлүүд танаа байгууллагад байна уугүй юу гэдгийг харахын тулд одоо юу гэдэг бас нөгөө ямар судалгааг байгууллага дээр хийх ёстой вэ гэдэг чиглэлийг бас нэлээс авч чадах бах. Гэх мэтчлэнгээр л ашиглах боломжтой гэж харж байгаа. Тэгээд мэдээж одоо энэ судалгааг сайжруулах шаардлагууд зөндөө байгаа. Сайжруулах хэрэгтэй асуудлууд. Тэгэхээр энийг бас судлаачид авч үзээд бид нартай санал бодлоо солилцоод тэ танилцсныхаа дараа санал бодлоо солилцвол бас хэрэгтэй болов гэж харж байна. Тэгээ бид нар энийг сайжруулад ер нь жил болгон энэ судалгааг бэлтгээд олон нийтэд танилцуулдаг байхаар төлөвлөж байгаа. За ингийн бол биднэрт ерөнхийдөө Монголд дутагдаад байгаа яг ажлын байран дээрх тэ хөдөлмөрийн зах зээл дээрх ажилтнуудын маань сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байна вэ гэдэг нэлээд том датасан бүрдэн гэсэн юм одоо юу гэдгийг төлөвлөгөөтэй байгаа. Хүлээлттэй байгаа. Тэгэхээр байгууллагууд маань бас одоо яваандаа манай энэ тайлантай танилцаад бид нар одоо юу гэдгийг бусад байгууллагатай харьцуулахад хаана явж ийн вэ гэдгийг нь харах боломжууд урт хугацаанд бүрдээд явна. Тэрний төлөө бид нар бас зорж байгаа гэж хэлж байна. За өнөөдрийн дугаарт маань Optimal Max компанид гүйцэтгэх захирал сэтгэл судлаач Г Мандуухай оролцсон байгаа. За тэгээд бидэнд өнөөдөр өөрсдийн хийсэн судалгааныхаа тайланг танилцуулж сонирхолтой яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. За тэгээд дараагийн подкастын дугаараар та бүхэнтэйгээ ирээд уулзъя. Баяр таа.